хугацаар нүүр өргөх ажиллбарын талаар товч мэдээлэл хүргэе. Нүүр өргөх мэсийн бус ажиллбар нь үндсэн арсыг дээш нь татах, арсыг чангалах, коллаген үүсэлтийг дэмжиж өгөх зорилгоор хийгддэг бөгөөд үүнд ашиглагддаг PDO, PCL, PLL материалтай утаснууд нь хайжимдаа цохих хугацааны дараагаар хүний биеэс ор мөргүү задраад арилждаг ийм бодис байдаг. Энэ ажиллбарыг ямар хүмүүс хийлгүүл тохиромжтой вэ гэхээр эдийн нас залууч гэсэн арсны унжил сулрал үүссэн байгаа хүмүүс, жин ихтэй байжгаад хасаад арс суларсан хүмүүс, хацар одын шанааны ясыг өөлөх хаалганд орсны дараа арс суларсан хүмүүс, өмнө нь мис заслаар арс татвал хаалганд орсон гэхдээ нэг тодорхой хэдэн жилийн дараагаар буцаад арс суларсан байгаа хүмүүс, цаашлын улмаас нүүрний тэгшин малдагдаад унжил суларсан байгаа талаа харагдах байдлаар засах зорилготой бас хийлэгдэгэ. Өргөстэй хугацаар нүүр татуулсны дараа тодорхой тооны гам дэглэм барьдаг. Үүнд 14-өөс 21 хоногийн хугацаанд дээш харж унтах, хат өгтөм зажлахгүй амаа том ангаахгүй байх ёстой. Ингэснээрээ арсыг дээш нь татаж сойсон өргөстэй утас маань илүү сайн бэхлэгддэг гэсэн үг. Хоёрдугаарт нь өргөстэй утас болон мэдээ алдуулах тарилах хийлгсэн хэсгүүдэд бохир гараар хүрхээс татгалзаж тэр хэсэгт тогтсон тавыг хүчээр хавлахгүй байх ёстой. Гуравдугаарт нь 14-өөс 21 хоног хоёр хажуугаараа харж биш дээш харж унтнаа. Нүүрэндээ чанга гараар массаж хийхгүй, массажны аппаратанд орохгүй нэ. Буцаар нүүр өргөлт хийлгэсний дараа эмчийнхээ заавар дэглэмийг чанга мөрдснөөрөө нүүр өнжих сулрах хурдыг 1-3 жилийн хугацаагаар сааруулах боломжтой ажиллбар юм. Төгс мэдрэмжийг Сондөр Медиас